За тэгэхээр одоо бол хамгийн сүүлийн хэсэг рүү ерөөхдөө бол орж ийн. Тэгээд энэ төсөлд бол яг яаж оролцох вэ гэдгийг бол одоо яг бид нар бол яг сүүлийн богино хугацаанд ярина. За тэгээд энэ төсөл маань би жишээлбэл яг одоо хувь хүн би ямар нэгэн Германд ч юм уу Монголд ч юм уу ямар ч одоо намд би хэзээ ч эсэж байгаагүй нам бос ийм хүн байгаа. За тэгээд бас ямар нэгэн байгууллагын тийм одоо байнгын гишүүнчлэл бол надад байхгүй. Тийм болохоор яг надад бол эсвэл ямар нэг компани ч юм уу байгууллагаас би санхүүжилт бол авдаггүй. Тийм болохоор надад бол ямар нэгэн байдлаар хинч нөлөөлөх боломж байхгүй. Тийм болохоор энэ төсөл маань одоо яг хараатгүйс нам бос дотоодын бол ямар нэгэн гадны нөлөөгүй ийм 100% би даасан төсөл байгаа. За хэрвээ одоо юу гэдгийг Монголын болон гадаадын ямар нэг байгууллага манай төслийг дэмжин гэх юм бол бид нэр ингээд яг нөхцлөө ярилцаад тэр одоо байгууллага тэр одоо дэмжигч хүн юм уу дэмжигч байгууллага бол бидний одоо төслийн шийдвэр төслийн одоо дотоод одоо ажилд оролцохгүй тийм бол гэрээг бол ерөөхдөө бол хийн гэсэн үг. Тийм болохоор та бүхэн нөгөө миний ард ямар нэгэн хүн байгаа гэж ерөөсөө битээ тэгж бодоор ягаад гэвэл байхгүй. Тийм болохоор нэг талаасаа бол айгүй тэг маш их хэрэгчлөөтэй бол ерөөхдөө бол ажиллаж байгаа гэж ойлгож байна. За тэгээд гол зүйл нь бол таны бүтээлийн чанар. Бид нар бол одоо яг үндэ бол яг өргөдлийн одоо маягтан дээр таны нас хүүс одоо нас хүүс ч гэдэг юм уу өөр бусад одоо бэлгийн хандлага гарал үүсэл. За тэгээд одоо юу гэдгийг эдийн засгийн чадах, за тэгээд улс төрийн одоо тийм гишүүнчлэл, аль нэг байгууллагын гишүүнчлэл ямар ч тийм мэдээллийг огт асуугаагүй байгаа. Тийм болохоор та бүхэн бол чөлөөтэй тэг намайг ийм болохоор ингэж одоо шүүх болов, ингэж бодох болов, ингэж одоо буруу ойлгох болов гэсэн ямар ч тийм санаа зовлтгүйгээр бол ерөөхдөө бол өргөдлөө гаргаж болно. За тэгээд одоо яг сүүлийн хэсгээ бол маш хурдан хийж бодож байна. За тэгэхээр сая бол ерөөхдөө бол явснаар ерөөхдөө бол мэдээллийг бол одоо та бүхэн ингээд яг энэ одоо дараагийн нэг одоо нэг 6 слайданд байгаа мэдээллийг сайн ингээд ерөөхдөө бол уншаарай. За тэгээд ерөөхдөө бол захим өргөдлийн маягт бол гарцсан байгаа. Тэгэхээр захим өргөдлийн маягтыг бол ерөөхдөө бол та бүхэн бөглөн. За тэгээд бөглөөд одоо хуамжаа төлсний одоо үндсэн дээр таны өргөдөлчин бол ерөөхдөө баталгаажаад би одоо яг тухайн таны явуулсан бүтээлүүдийг бол одоо юу гэдгийг үнэлж дүгнэх тэр одоо хянах ажил руу ерөөхдөө бол орно гэсэн үг ээ. За тэгээд яг насны тухай яриа бол ерөөхдөө бол яг Монгол бас их чухал байх гэдэг. Тэгээд яг нас чухал одоо юу гэдгийг тийм сэдвүүд бол байна тий. Одоо жишээлбэл Монгол улсад 18 наснаас хүн дээш 18 нас хүрч байж машин барьдаг тий. 18 нас хүрч байж одоо жишээлбэл их сургуулийн эсэх боломж одоо авдаг ч юм. Юу гэдгийг одоо юу гэдгийг яг одоо хууль эрх зүйн талаас одоо юу гэдгийг тийм нас бол чухал юм одоо юу гэдгийг тийм сэдвүүд бол мэдээж их байгаа. За тэгээд яг одоо дүрсэх урдлагтай холбоотой байдлаар ярих юм бол яг үүндээ бол би насыг бол ерөөсөө тэгж чухал гэж бол үнэхээр ерөөсөө бодож байгаагүй одоо ч гэсэн тэгж боддог. Тийм тэгэхээр жишээлбэл тэр хүн 60 настай байна уу эсвэл одоо 10 настай байна уу яг үүндээ бол нэг тийм хамаатай зүйл биш. Яа тэгэхээр нэг талаараа бид нэр ингээд ур чадварын тухай ярьж байгаа. Нөгөө талаараа бол бид нэр ингээд яг тухайн одоо хүний байгалийн өвдлийн тухай ярьж байгаа. Тийм тэгэхээр магадгүй одоо бид нэр илүү багаас нь илүү бид нэр нөлөөлж илүү одоо зөв одоо юу гэдгийг голловч нь оруулах хэрэгтэй гэж бол ер нь бол би боддог. Тийм болохоор ерөөхдөө бол тухайн байгалийн өвдөлтэй яг 1000 гол одоо яриад байгаа зүйлэнтэй юу ч байхгүй байхад буюу одоо оргуу бааснаас тэхэн бүтээдэг энэ чадвар бол бас маш тийм одоо чухал чадвар яг өнөөгийн одоо ертөнцид бол бас ганцхан Монголд биш гадаадд бол бас аюул чухал чадвартай бол ордог. Тэгэхээр энэ чадварыг бол ерөөхдөө бол би бол маш их үнэлдэг гэсэн үг тийм. Та мэдээж яг дээр нь одоо дүрслийн мэдрэмж, орон зай мэдрэмж гэл маш олон одоо юу гэдгийг одоо чадруудыг бол энд ярьж болно. Тэгэхээр таны насыг бол ерөөсөө огт асуугаагүй байгаа. Тэгэхээр хэрвээ та ингээд 18 нас хүрээгүй байх юм бол одоо мэдгүй тийм 15 настай, 16 настай, 10 жилийн одоо сурагч байлаа гэх юм бол хэрвээ таны бүтээл үнэхээр одоо төсөл шалгаж чадах юм бол таныг төлөөлөх одоо насанд хүрсэн
аав чинь байдаг юм уу, ээж чинь байдаг юм уу, аль нэг ах ичний төлөөлж болох тэр хүнтэй бол бид нар бол гэрээгээ чинь тэгээд мэдээж хэрэг бол датабазда бид нар одоо юу гэдгийг нэг хэсэг үүсгэж болно шүү дээ, тийм Монголын төвсэг урлагийн ирээдүйч байдаг юм эсвэл одоо яг тэр өсвөр насны одоо үнэхээр одоо тийм аюустай байгалийн хөвгөлтэй бүр ингээд онцгой тийм одоо хөвгөлтэй тийм насанд хүрээгүй хүүхдүүд байж болно тийм тэгэхээр тэр хүүхдүүдийг бас ингэж олон нийтэд танилцуулах тэгээд цаашдын бас ирээдүйд нь одоо эргээр нөлөөлөх одоо ийм ажлыг бас бид нар бас хийх нь бас бидний хариуцлага гэж бас бодож байна. Тийм үднээсээ бол ерөнхийдөө бол энэ одоо юу гэдэг заавал 18 наснаас дээш гэдэг бол зүйлийг бол тавиагүй байгаа. За тэгэхээр мөн та бүхэн бол ингээ анзаарсан бол хэрвээ одоо таны аав ээж байд юм уу, эмээ өвөө байд юм уу, одоо ах эгч одоо хамаатан садан эсвэл одоо таны найз ч юм уу, эсвэл таны одоо дэмжижсэн уран бүтээл хэрвээ одоо яг бурхан болсон бол мөн одоо төлөөллийн хүн өргөдлөх боломжтой. Тэгэхээр зөвхөн одоо яг одоо ингэж амьдарч байгаа уран бүтээлчдийг гэдэг бол бид нэр фокус бол өгөөгүй байгаа. Яа тэгэхээр тэгээд хүний амьдрал чинь бас драматай тий. Тэгэхээр магадгүй тухайн хүн бас яг хүн болгон одоо 70-80 наслахгүй шүү дээ. Тэгэхээр амьдрал бол хэцүү. Тийм болохоор магадгүй одоо ингээд уран бүтээлээ хийж байгаа бурхан болсон хүн байх юм бол тухайн одоо бас ингэж уран бүтээлчийг тий танилцуулах уран бүтээлийг нь монголчуудад болон одоо гадаад танилцуулах ийм одоо юу гэдгийг ажлыг бол хийх нь бол миний хувьд бол одоо юу гэдгийг одоо байгаа уран бүтээлчтэй ажиллахтай ашигаас нэг амар тийм юу нөлөө бол байхгүй. Яг мэдээж ялгаа нь гэх юм бол тухайн уран бүтээлчтэй би ярилцах боломж бол харамсалтай байхгүй. Гэхдээ уран бүтээлийг нь уншаад анализ хийгээд бас уран бүтээлийнх нь уран бүтээлийг нь танилцуулах, уран бүтээлийнх нь мөн чанарыг ойлгох тэр ажлыг бол би бол өөрөө хийж чадна гэж бодож байна. Тэгэхээр энэ бол яг урлагийн судлаач болох хүмүүс бол одоо ганцхан нөгөө одоо амьд байгаа хүмүүстэй бол хавцдаггүй шүү дээ. Та бүхэн бол мэдж байгаа. Тэгэхээр одоо ингээд гадаадд бол ингээд маш олон том музей, галерей бий даасан урлагийн судлаачд бол ингээд тий одоо Египтийн соёл, тий Грекийн соёл, тий Ромын соёл одоо юу гэдгийг тий хэдэн 100 хэдэн мянган жилийн өмнөх соёлыг бол ингээд судлаад хинтээж ярилцахгүйгээр гэхдээ одоо үлдсэн бүтээл тий эд үйлгийн зүйлсээс нь судлаад бол байж байгаа. Тэгэхээр энэ бол бас тийм боломжгүй зүйл бол юусаа биш. Тийм болохоор та бүхэн бас энийг бас бодоорой. За ингээд бас мэргэжлэр ажилласан жилиг бол бас ингээд айгүй их асуудаг тийм хандлага руу бол бас Монголд бол орцсон байлээ. Тэгэхээр би бол тэрийг бол бас ер нь бол жоохон тэрнтэй бас санал бас ер нь бол нийлдэггүй. Яг тэгэхээр одоо жишээлбэл маш олон нөхцөл байдал хүний амьдралд үүсч болно. Тэгээ одоо жишээлбэл эмэгтэй хүн байлаа гэх юм бол тэгээ жишээлбэл магадгүй хүүхдтэй болоо за жирэмсэн байх хугацаа за тэгээд хүүхэд нь гарна за тэгээ хүүхдээ асарч бойжуулна за тэгээд одоо 3 жил баг ихэнхдээ л одоо дунд чинь 3 жил шүү дээ тий 3 жил одоо эсрэглэг яаслт өгөх хугацаанд хүртэл ингээд тэгэхээр ингээд нийтдээ та ингээд бодонгууд тухайн эмэгтэй хүн баг дунджаар утга 4 жилтэй яг уран бүтээл дээр анхаарлаа хандуулах боломжгүй болж байна. Зарим тохиолдолд ингээд яг ойрхон төрсэн одоо юу гэдгийг эмэгтэйчүүд бол ингээд бүр ингээд тухайн одоо юу гэдгийг уран бүтээлийг хийж чадахгүй баг 10-аад жил болж байна шүү жишээлбэл. Тэгэхээр тэгээд жишээлбэл 10 жилийн хугацаанд тий Монголын 2 иргэнийг тий бойжууллаа, өсөглөө, тий эрүүл саруул өсгөлөө гээд та ингээд дундаа ингээд 10 жил ажиллаагүй юм байна гэд ингээд юу гэдгийг шалтгаан болгож бол үгүйсэх бол үнэхээр маш хэцүү. Би бол өөрөө эмэгтэй хүн би бас ээж хүн. Тийм нөгөө талаараа бол ганцхан энэ хүмүүсийн асуудал биш. Эрэгтэй хүнд ч гэсэн маш олон одоо амьдралын тий даваа нухчаа бэрхшээл одоо юу гэдгийг тохиолдож болно шүү дээ. Тий ерөөхдөө бол тий магадгүй одоо бүрхтлгоосон авч байх юм. Эсвэл одоо юу гэдгийг настаа аав ээжигээ асрах хэрэгтэй ч болсон юм. Одоо юу нь ямар одоо олон шалтгаан байж болдгийг. Тэгэхээр одоо яг заавал ингэж дундаа ингэж ямар нэгэн тийм завсар байхгүйгээр хэдэн жил ажилласан байх хэвээр, хэдэн жил ажилласан байх хэвээр гэдэг бол бас одоо бол яг өнөөгийн ертөнцид бол хүнээс бол шаардах бол айгүй хэцүү гэж би бодож байна. Энэ бол бас ингээд бид нар бол биеинд бас хүнлэг, хүмүүнлэг бас хандах хэрэгтэй. Тэр үднээсээ би бол тийм огт асуугаагүй байгаа.
За тэгээд мөн одоо яг ямар нэгэн мэргэжлийн сургууль сурсан сураагүй бол асуугаагүй байгаа. Мэдээж хэрэг мэргэжлийн сургууль сурсан бол сайн л байна. Гэхдээ яг мэргэжлийн сургууль сурж байгаа дуусгаагүй хүмүүс бас байж болно. Дээрээс нь олон шалтгаанаар дуусгаагүй байж болно шүү дээ. Гэхдээ бас ингээд төрсөн уулыг тайвтай хэвээрээ бүтээлээ хийдэг одоо тийм байх юм бол бас ингээд та бүхэн бүтээл дээрээ л нэгэнт бид нар одоо анхаарлаа хандуулах учраас тэр одоо юу гэдгийг фокусоо бид нар бол алдахгүй. Тийм учраас бол та бүхэн за би одоо ингээд мэргэжлэрээ ажиллаагүй олон жил болцсон. За би нэг олон бүтээл хийгээгүй. За би тэгсэн. Одоо би тэдэн настай гэх мэтчлэн энэ одоо юу гэдгийг хязгааруудыг одоо өөртөө битгий тавиарай л гэж бодож байна. Яагаад гэвэл манай төслийн хувьд бол тийм хязгааруудыг бол ерөөсөө тавиагүй байгаа. Тийм болохоор одоо бидний хувьд бол одоо маш тийм арчилсан нээлттэй ер нь бол аль болох одоо юу гэдгийг те энэ одоо үргэлжлэх боломжтой тэр одоо хүрээгтэй насны болон те одоо ажил мэргэжлийн бүхэл одоо юу гэдгийг энэ хүрээллийг бол аль болох өргөжүүлэх ийм байдлаар бол ерөөхдөө бол хийсэн байгаа. За тэгээд дахин би бас яриад байгаа. Тийм тэгээд бүтээлүүд бол хамгийн чухал зүйл. За бүтээлийн чанар бол маш чухал аа. Тэгэхээр бүтээлийн чанар дээр л бид нэр анхаарлаа хандуул. Нэгснээс та хэдэн настай вэ? Та ямар царайд өстэй? Та хэдэн жил ажилласан? Та хэний хүүхдийн? Таны өвөө чинь хэм юм бол энэ бол надад бол ямар ч юм аахгүй. За хин гэдэг хүний шавь. Тэр мэдээллийг угаасаа асууаагүй байгаа. Тэр мэдээллийг би бол хүмүүсээс асууж явахгүй. Тийм учраас та бүхэн яг фокус ол аюу зөв ерөөхдөө бол харан гэж найдаж байна. Тэгэхээр за таны бүтээл бол ямар нэгэн сэдвийн хязгаар байхгүй. За тэгэхээр заавал одоо орчин үеийн сэдв байх жолоо байхгүй. Заавал одоо уламжлал сэдв, түүхэн сэдв байх ямар ч сэдвээр байж болно тийм сэдвийн бол хязгаар бол ерөөсөө байхгүй. Мөн техникийн хязгаар байхгүй техникийн хязгаар гэдэг нь яг одоо шууд утгаараа та тэр бүтээлийг ямар байдлаар хийсэн, ямар одоо материал хэрэглэсэн, та тэр бүтээлийг биерээ зурсан байна уу, гараараа зурсан байна уу, холимог техникээр одоо юу гэдгийг цаваа ашигласан байна уу, гараараа наасан байна уу, тэр бол ямар ч хамаагүй. Тэгэхээр ийм бол одоо хязгаарыг бол ерөөхдөө тавихаа болцсон байж байгаа. Олон улсад бол тэгэхээр тэр үднээсээ бол одоо яг дан ялангуяа би гэрэл зургийн уран бүтээлчдийг бол энэ одоо дата баазтаас өглөө өгөөсэй гэж хүсэж байгаа. Тэгэхээр яг одоо ингээд зүгээр эргээд ингээд ботход Монголд байсан 10 жилийн хугацаанд бол яг миний бас одоо юу гэдгийг өмнөө тавьсан зорилгоудын нэг бол юу байсан бэ гэхээр яг ингээд энэ дүрсэх урлаг ингээд яг гэрэл зургаас ингээд тусдаа байгаад байгаа энэ одоо юу гэдгийг асуудлыг гэж яриа те энэ асуудлыг бол одоо энэ хоорондоо ингээд ийм одоо юу гэдгийг тийм зайтай дандаа тийм хүндий ингээд тустай юм шиг байгаад байгаа энэ байдлыг бол одоо аль болох дунд нь ингээд гүүр болж те аль болох энэ хоёрыг ингээд нийлүүлэх гэж одоо юу гэдгийг маш их одоо юу гэдгийг хичээсэн байгаа. Тийм тэгээд их талаараа мэдээж яриг тэгэж бас бодож байгаа. Тийм санал бодолтой хандлагатай одоо хүмүүстэй бол би хамтарч ажилласан байгаа. Та бүхэн бол мэдж байгаа тийм ингээл телевизээр хүртэл одоо тий шүүгч болоод явсан. Тийм тэгэхээр нөгөө би өөрийгөө телевизээр харах гэж тэр шүүгчийн ажлыг хийх байхгүй. Яагаад би тэр ажлыг бас хийсэн бэ гэхээр олон нийт болон тий гэрэл зурагчид болон одоо дүрсэг уулын уран бүтээлчтэй гэрэл зураг бол урлаг юм аа. Энд чи өөрөө ингээд цаанаа утга учиртай юм аа. Энд чи өөрөө ингээд мессежтэй юм аа. Энэ өөрөө цаанд нь ингээд урлаг ингээд байж байгаа. Миний зүгээр ингээд камер барьж аваад гадагшаа ингээд гаргаад ингээд таарсан зүйлээ авахыг хэлж байгаа юм биш гэдэг энэ мессежийг өхийн тулд хийсэн байгаа. Тийм тэр үднээс бол яг үүндээ бол би өөрийгөө дахиж харддаггүй яагаад гэвэл би өөрийгөө телевизээр харахтаа айгүй дургүй учраас. Тэгэхээр ингээд яг юу гэдгийг дургүй юм а хийгээд ч гэсэн би нөгөө нэг том зорилготой одоо юу гэдгийг хүрэх бас ажлуудыг бол хийсэн байгаа. За мэдээж яриг бол тоо томшгүй олон лекц сургалт те бас хийсэн байгаа. Тийм тэгэхээр бас хэрэгтэй хүмүүстэй хүрсэн байх гэж бас найдаж байгаа. Тийм тэгэхээр гэрэл зураг бол хизээш дүрсэх урлагаас тусдаа бол байдаггүй. Одоо яг олон улсын стандарт тийм байгаа. Тийм тэгэхээр яг нь Монголын хувьд бол ингээд эхлэн ингээд арай өөр тусдаа эхэлсэн болохоор ингээд нэг тусдаа ингээд хүндий яваад байгаа. Мэдээж хэрэг бол ингээд ялгаанууд одоо гэрэл зургийн жанрууд бас ялгаа байгаа. Гэхдээ гэрэл зураг бол өөрөө бас яг энэ дата баазтай дүрсэх урлагийн нэг одоо төрөл зүйл болоод ингээд байгаасаа гэж бол ерөнхийдөө бол би маш хүсэж байгаа. За тэгээд дижитал арт байна. За тэгээд дижитал арт гэхээр бид нар бол бас
их олон юм ярьж болно. Гэхдээ digital art гэдэг бол ерөнхийдөө бол яг дижитал байдлаар хийгдсэн одоо янз янзын аппликейшн байдаг юм уу, эсвэл одоо Photoshop ч гэдэг юм босод одоо зөндөө олон аппликейшнд гарцсан. Ийм зөндөө олон одоо ийм бүтээлүүд бол ерөнхийдөө бол байж болно. За тэгээд яг холимог техник бол мэдээж хэрэг бол байж болно. Холимог техник бол өөрөө бол яг бид нэр зүгээр сүүлийн үеийн гэж ойлгоод байгаа болохоос ш холимог техник өөрөө 100 гаруй жилийн түүхтэй юм байгаа шүү дээ. Тийм тэгэхээр нөгөө бид нэр ингээд бас нөгөө гадаад ертөнц дэлхийн урлагийн түүх, дэлхийн одоо энэ явж байгаа бас түүхүүдийг бол бас ингээд сэргээж бас ойлгох хэрэгтэй байгаа. Тийм тэгэхээр зүгээр Монголд нэвтэрсэн цаг хугацаа нь бол ерөнхийдөө бол одоо магадгүй нэг 90-ад оны ихэнх үе байж магадгүй. За одоо бол ингээд илүү хүмүүс ойлгодог болж хэлж байна тийм. Гэхдээ нөгөө олон улсын буюу дэлхийн түүхэнд бол одоо 100 гаруй жилийн түүхтэй ийм одоо техник байж байгаа. Тийм тэгэхээр за тэгээд хэрвээ та бүтээлтэйгээ холбоотой ямар нэгэн байдлаар тийм богино бичвэрч юм уу бас шүлэг өчтэй хүмүүс байдаг тийм. Тэгэхээр шүлэг эсвэл одоо богино тим текст бичсэн байх юм бол бас ингээд ерөөхдөө бол явуулчаарай. За тэгээд нийт бол 5 бүтээлийн юм бол сайн чингийн зургийг бол бид нар бол асуусан байж байгаа. За тэгэхээр тэрийг бас явуулаарай. Тэгээд та бүхэн хамгийн гол нь бүтээлийн жигсаалтыг тусны хийж явуулахыг бол асуусан байгаа. За тэгээд өмнө нь бол бас уран бүтээлчтэй хайрсаж хахад бүтээлийн жигсаалт явуулдаггүй тохиолдол айгүйх байгаад идэг. Тэг мэдээллийг өгдөггүй яг одоо юм бүтээлийн нарийн мэдээлэл бол айгүй чухал. Тийм болохоор бүтээлийн жигсаалтыг ингээд тусна бол ерөөхдөө бол асуусан байгаа шүү. Тэрийг ингээд яг та бүхэн фото дээр ингээд бичээд явуулаарай гэж хүсэж байна. За тэгэхээр энэ лайв эхлэхэд бол би юу нь бол ярьсан байгаа. Тэгээд энэ төслийн бол энэ яг санхүүгийн одоо энэ санхүү ялангуяа хөгжлийн хурамчтай холбоотой мэдээлэлүүд бол олон нийт нээлттэй байх хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхээр яг одоогийн байдлаар бол би Герман улсад яг өөрийнхөө мэргэжлэр ингээд ажиллаад эхэлсэн байна. За тэгээд яг хуваарь ажиллах зөвшөөрлөг авсан. За хуваарь ажиллах зөвшөөрлөг авсан хүмүүс яадаг вэ гэхээр татварын байгууллагад бүртгүүлдэг. Хуваарь ажиллаад буюу мэргэжлийнхэн ажлыг хийгээд онсон орлогоос татвар төлөх. Тэгээд мөн нэмэлтээр би нөөц төлөгч болсон ийм статустай байгаа. Тийм тэгэхээр энэ миний хийж байгаа зүйлүүд бол одоо миний өөрийн одоо яг мэргэжлийн буюу албан ёсны одоо ийм ажил, ийм одоо үйл ажиллагаа байгаа шүү гэдгийг бас хэлмээр байна. За тэгээд нэгдүгээр шатны санхүүжилтийг бол яг гарааны санхүүжилтийг бол бид нэр бол одоо хөгжлийн хурамжаасаа болон одоо яг энэ бичвэр судалгаа их бичвэр хийх энэ байршуулах төлбөрөөс бол олно гэж ерөнхийдөө бол та бүхэн зарласан байгаа. За хөгжлийн хурамжийн хувьд бол 360 мянган төгрөг байж байгаа. За тэгээ энэ бол ингээд зүгээр одоо жишээлбэл за таны бүтээл тэнцэн гэдэг ийм одоо юу гэдгийг хариуг авахд бол зориулагдахгүй. Энэ бол ерөнхийдөө бол яг таны бүтээлүүд дээр анализ хийгээд үнэлт гаргаад эн чинь бас өөрөө ажил болно. За тэгээ тантай ингээд яг нэг цагийн хугацаанд энэ өөрийнхөө анализ дүгнэлтийг ингээд танилцуулах, дээрээс нь ингээд та бас ингээд надтай ярилцах юм одоо боломж олгоод нэг цагийн ганцаарчсан цахим үйлсийг бол бид нар бол одоо хийн гэсэн үг. Тийм тэгэхээр энд бол зориулагдсан ийм одоо хурамж байгаа шүү. Тэгээд дээр нь бол одоо мэдээж хэрэг энэ одоо төслийг бол та бүхэн бас одоо энэ хурамжийн дагуу хурамжаараа төлөөлөөд бас дэмжиж чинь гэсэн үг. За тэгээд төсөлт хэрвээ та тэнцлээ гэх юм бол яг төслийн одоо яг үндсэн одоо төлбөр буюу судалгаа, бичвэр датабаз байршуулах ийм одоо гурвалсан үйлчлэлийн нийт одоо төлбөрөөс таны одоо хөгжлийн хурамжийг бол бид нэг бол хасаад тооцсон гэж ерөнхийдөө бол ойлгож болсноо. За тэгэхээр ажлын төлөвлөгөө бол ерөнхийдөө бол ингээ гарцсан байж байгаа. За та бүхэн бол харж байна. За яг одоо мэдээж хэрэг бол монголчууд маань цагаан сарын бэлтгэл хийгээд маш завгүй байгааг би ойлгож байгаа. Гэхдээ одоо юу гэдгийг энэ ажлыг бол би хойшлуулах хүсдэггүй байсан учраас ингээд ерөнхийдөө бол ингээд та бүхэн мэдээлэл цагаан сараас өмнө өгчих гээд ингээд ажиллаж байна гэж ойлгож байна. За өргөдөл авах сүүлийн хугацаа бол 3 сарын 15. За 3 сарын 15 гэдэг маань яг л 3 сарын 15-нд гэсэн үг. 16 биш. Тэгэхээр тэр хүртэл бол чөлөөтэй бол та бүхэн өргөдлөө өгч болно. Тэгэхээр 15 бас сүүлийн хугацаа 15-наас цаашаа бид нэг өргөдөл бол дахиж хүлээж авахгүй. Тэгээд дахин бол бид нар бол одоо яг өргөдөл ахин шинээр авах хугацааг бол хэлж мэдэхгүй байна. Ерөнхийдөө бол миний бол харж байгаагаар бол жил болгон өргөдөл аваад шаардлагагүй гэж бодож байгаа. Магадгүй 2 жилийн удаа ч юм өргөдөл авах бах. Тэгэхээр ерөнхийдөө бол яг
та бүхэн дараагийн одоо юу гэдэг нөгөө дараагийн одоо дараа жилийн өргөдлөө гэж бодох юм бол дараа жил ерөөхдөө бид нэг өргөдөл авахгүй гэж бодож байна. 2 жилдээ нэг удаа авах нь илүү чанарыг хадгалсан хандлага болов уу гэж би үзэж байгаа. Шалгуултын дүнг бол ерөөхдөө бол аюу хурцтай мэдээлнэ гэж бодож байгаа. Тэгэхээр яагаад гэвэл яг олон жилийн туршлагатай яг миний хувьд бол мэрэгсэн хүн учраас бол тухайн одоо уран бүтээлүүдийг үзээ дүгнэлт хийгээ за тэгээд яг ингээд за энэ бол үнэхээр бол ингээд тэнцэж тэнцэхгүй гэдэг одоо юу гэдгийг шийдээ гаргахад бол миний хувьд бол бас нэлээд хурдтай их боломжтой. За тэгээд 20-аас 3 сарын 20-аас 4 сарын 10 хүртэл бол яг өргөдөл гаргасан уран бүтээлч бүртээ ганцаарчлан захин уулзалт бол хийн. Тэгээд тэнцэн тэнцэг өгнө хэлээд дээрэс нь ерөөхдөө бол яг тухайн бүтээлүүдийн тухай ярилцсан болж байгааг нийлэн сайжруулах талууд байх юм бол тэрийг бол нээлттэй шударгаар ярилцсанаа. За тэгээд 4 сарын 10-аас 4 сарын 30-ны хооронд бол та бүхэн бол яг манай төсөлтөд гэрээ хийн гэсэн үг. Тийм яг гэрээ маань англи монгол хэл дээр хийгдэн, захимаар бол хийгдэн. Яагаад гэвэл одоохондоо би германд амьдарч байгаа учраас тийм. Тэгэхээр энэ захимаар хийсэн ч гэсэн энэ гэрээ бол одоо хүчин төгөлдөр энэ гэрээ байх нь байна. Тэгээд та бүхэн бол ерөөхдөө бол 3 жилийн гэрээ хийх нь байна. Тийм тэгэхээр 3 жилийн хугацаанд бол одоо эхний 1-р шат ингээд дуусталтай таны мэдээллийг тавих, таныг одоо ингээд гадаад ертөнцтэй холбох энэ ажлууд бол ерөөхдөө хийгдээд бол явна гэсэн үг. За төслийн яг үндсэн ажил буюу тэнцэн уран бүтээлчдийн бүтээлчдийг судалж эхлэх, уран бүтээлийг судалж эхлэх ажил бол 5 сарын 1-нд эхэлнэ гэсэн үг. За тэгээд та бүхэнтэй яг тэнцэн уран бүтээлчтэй буюу одоо гэрээ байгуулсан уран бүтээлчтэй бичлсэн уулзлыг бол одоо төлөвлөж байна. Яг Улаанбаатарт бол 2025 оны 7 сард бол ерөнхийдөө бол би төр хугацаанд очих юм төлөвлөгөөтэй байгаа. Яг 7 сарын хэдэнд байх вэ? Магадгүй 8 сар ч юм уу хэдэнд байхаа гэдгийг тухайн үед дөхөөд мэдээлэл яг одоогийн байдлаар бол 7 сар гэсэн төлөвлөгөөтэй байна. За тэгэхээр ингээд ерөнхийдөө бол бид нэр энэ одоо мэдээллийнхаа танилцуулгынхаа сүүлийн одоо хуудсан дээр явж байна. За өргөдлийн маягт бол ерөнхийдөө бол гарсан байж байгаа. Тэгэхээр өргөдлийн маягтыг бол Google Form гэдэг аппликейшн дээр хийгээ тавьсан. Айгүй маш одоо юу гэдгийг энгийн тийм асуудал байхгүй тийм өргөдлийн маягт байж байгаа. Таны мэйлийг асууж байгаа, таны нэрийг асууж байгаа. Та 5 бүтээлийнхаа файлыг хийн, дээрээс нь бүтээлийнхаа жагсаалтаа явуулна, тэгэл болоо. Тийм тэгээд бүтээлийнхаа жагсаалт энэ бүхнийг ингээ явуулчаад та бүхэн одоо яг өргөдлийнхөө хэмжээ төлөөл ерөөхдөө өргөдлийн одоо юу гэдгийг ерөөхдөө бол хэсэг бол ингээ дуусна гэсэн үг ээ. За ерөөхдөө за би Facebook гэнэ шалгаатыг за юутач Facebook бол явж байгаа юм байна. За тэгээд хамгийн сүүлийн байдлаар би нэг бас жишээ бас та бүхэнд бол үзүүлэх гэж бодож байна. Тэгээд энэ бол одоо яг даа ялангуяа энэ юунд төслийг одоо яг ямар шүү байдалтайгаар харагдах вэ, ямар шүү байдалтайгаар хийгдэх вэ гэдгийг бол одоо юу гэдгийг илүү одоо юу гэдгийг ойлгомжтой болгоно гэж би бодож байна. За та бүхэн яг одоогийн таны харж байгаа хуудас бол Их Британийн алдартай одоо Их Британийн хамгийн том музей галерей буюу одоо Tate-ийг бол та бүхэн Tate бол одоо юу гэдгийг хит хитэн салбартай. За Tate Modern Tate Modern гэдэг бол ерөнхийдөө бол яг та бүхэн яг модерн урлаг гэдэг үүднээсээ яг одоо юу гэдгийг 20 дугаар зууны ихэнх үеэс хойших ерөнхийдөө за бараг одоо 1930-ад оноос хойших ихэвчлэн 30-ад оноос хойших төрсэн уран бүтээлчдийн бүтээлийг бол мэдээлэл бол одоо юу гэдгийг энэ одоо вебсайтн дээр нь байдаг. Тэгээд илүү одоо юу гэдгийг эртний урлагийг судалдаг. Яг 20 дугаар зуунаас өмнөх үеийг судалдаг бол тусдаа бол одоо Tate-ийн өөрийнх нь бас галерей музей ийм одоо датабаз бол байдаг. Тэгэхээр зүгээр эхний байдлаар би харуулж байгаа шүү тийм. Мэдээж хэрэг бол одоо энэ бол
яг Tate өөрөө яг нийт жилийнхэн төсөв бол одоо 150 миний харсан 153.8 сая фунт стерлинг ийм том төсөвтэй ийм том институт байгаа. За мэдээж хэрэг бол яг одоогор бол бидэнд бол тийм байхгүй байна. Гэхдээ хизээ нэгэн цагт энэ одоо тий энэ Tate энэ датабаз тий ингээд эхнээсээ анхны алхмыг хийж ингэж эхэлсэн баг. За миний хувьд бол одоо яг музей байгуулах гэдэг зүйл бол байхгүй. Гэхдээ энэ одоо яг энэ Tate-ийн энэ датабаз энэ вебсайт бол өөрөө ингээд яг мэргэжлийн урлагийн судлаачид кураторуудын хувьд бол маш том судлагдсан их сурвалж болоо явдаг. За тэгээд Дэвид Хокни гээд энэ Их Британийн одоо алдартай зураачийг бол та бүхэн зарим одоо мэдж байгаа ч магадгүй. За мэдхгүй байгаа бол та бүхэн бас ингээд хараа синх нь үстэй. За тэгээд Дэвид Хокнигийн яг ингээд Tate дээр байгаа мэдээллийг бүгдээр харъя тий. За ингээд нэр нь ээж ин хэдэн он төрсөн бол байдаг. За хэдэн он төрсөн байдаг шалтгаан гэх юм бол энэ бол өөрөө бас төрсөг урлагийн салбарын бас чухал зүйл байдаг. Яхав төрсөг урлагийг судалтаа бол яадаг вэ гэхээр нөгөө яг ингэж үйлчилж явдаг. Одоо яг уран бүтээлчдийг үйлчилж явж байгаа нь бас ямар насаар нь үйлчлэх шалтгаан юу вэ гэхээр яг тухайн нөгөө аль нийгэмд төрсөн, аль нийгэмд амьдарч байгаад бурхан болсон гэдэг одоо юу гэдэг үйлчлэн одоо яг нийгмийн нөхцөл байдалтай холбогдолтой байдаг учраас энэ мэдээллийг тавьдаг юм аа. Тийм болохоор яг манай датабаз бол бас ингэж яг таны төрсэн оныг бол бас тавих шаардлагатай юм байгаа шүү. Энэ бол яг олон улсын стандарт байгаа гэж хэлж болно. За мэдээж хэрэг төрсэн он сарыг бол тавихгүй. Гэхдээ төрсэн оныг бол тавьж тэгээд яг одоо гадны уран бүтээлчд, гадны урлагийн судлаачд харахтаа бас ерөөхдөө бол яг аль үйлчлэлд оруулах те аль одоо яг жишээлбэл бүгдээрээ ярилцал та те одоо юу гэдгийг 90-ад оны ихэнх үеэр хийсэн бүтээл те Монголын уран бүтээлчийн хийсэн бүтээл 2000 оны ихэр хийсэн бүтээл 2010 оны ихэр хийсэн бүтээл 2020 оны ихэр хийсэн бүтээлүүдийн хувьд бол ялгаатай байх нь ойлгомжтой байхгүй. Яагаад ялгаатай байх нь ойлгомжтой гэхээр Монголын нийгмийн өөрөө ингээд маш тийм хурдтай өөрчлөлтийн дунд явж байгаа учраас тэр нийгмийн тухайн хэмжээний одоо яг ингэж тусгал одоо болж бүтээлүүд одоо хийгдэж байгаа тий хүссэн үсээгүү тий. Тэгэхээр тэр үднээсээ бол ингээд ялгаатай авч үзэх ёстой гэдэг үднээсээ бол ингээд үйлчлэл бас аягүй чухал байгаа. Түүхэн болон түүхэн үйлчлэл тий. За тэгээд та бүхэн бол харж байна. Яг одоо яг энэ Дэвид Хокни гэдэг хүний намтар гэж байна тий. Богино ингээ хэмжээ. Энэ нэг ойролцоогоор нэг за хамгийн дээдэлтэй нэг 200-аас 250 хүүхдэл гэдэг. Энэ бол өөр ингээд олон улсын стандарт байж байгаа. За тэгэхээр Монголын уран бүтээлчд маань нөгөө одоогийн байдлаар бол ихэнх нь бас яагаад гэдэг вэ гэхээр нөгөө нэг энэ стандартын тухаас магадгүй мэдээлэл бас бага байж магадгүй. Яг манай бас нөгөө биднэрт бол ер нь бол энийг бол мэдэх боломж би ч гэсэн мэдтгүүлсэн тий ерөөхдөө бол залуу байхдаа. Тэгэхээр манайхан нөгөө намтар гээд асуухаар яадаг вэ гэхээр нөгөө нэг ингээд оролцсон бүх нөгөө үзэсгэлэнгийнхаа жагсаалтыг ингээд надраа явуулаад идэг. Гэтэл бол та бүхэн бол хааж байна. Энд бол ингээд тийм мэдээл ерөөхдөө энэ бол жагсаалт биш. Ингээ яг ингээд ерөөхдөө бол ингээд яг ингээд нэгтгээд ингээд богино байдлаар энэ өөрөө стандартын текст байгаа дэмжлэг бичсэн. Тийм тэгээд яг хамгийн гол зүйлүүдийг нь те ерөөхдөө оролцуулаад бичдэг. За мэдээж хэрэг одоо хүсэх юм бол те энэ Википедиа оронгууд ингээ илүү одоо бүр ингээд наривчсан одоо юу гэдгийг ийм намтар нь ерөөхдөө бол бас хүмүүс хүсэх юм бол одоо жишээлбэл уншиж болно те. За тэгээд ингээд та бүхэн бол харж байна. За яг энэ өөрөө англи уран бүтээлч учраас яг тийм Английн түүхэн тий Английн төрсөг урлагийн түүхэнд ерөөхдөө бол ямар хэсэгт нь буюу түрүүнгийн үйлчлэл гэсэн тий үйлчлэл ямар одоо үйлчлэлт нь ингэж хамаардаг уран бүтээлч гэдэг шууд ингээд та бүхэн авч байна тий modern and contemporary British art. Тэгэхээр орчин үеийн болон contemporary яг Их Британийн урлаг гэсэн энэ хэсэгт бол энэ үйлчлэлд бол хамаардаг байх нэ тий. За тэгээд энэ яг энэ Tate галерейд энэ уран бүтээлчин 66 бүтээл бол байдаг юм байна. Буюу одоо яг цуглуулгад нь одоо яг архивт нь байд юм байна. За тэгээд цаашаа явангууд ингээд та бүхэн харж байна. Уран бүтээлийнх нь энэ цуглуулгатай байгаа тийм энэ уран бүтээлийн ингээд мэдээллүүд ингээд ерөөхдөө бол ингээд байж байна тийм. Энэ хүн бол өөрөө зураач хүн байгаа. Маш олон төрлийн одоо тийм уран бүтээл ингээд байж байна. Цуглуулгад байгаас гадна бас өөр бас уран бүтээлүүд байж байгаа юм байна. Тэгээ одоо ингээд бүр ингээд эхнээс нь ахвал залуу байхад нь тийм энэ 37 оны хүн биш үү? 37 оны хүний хувьд ингээд энэ
69 он гэхээр бас залуу байсан тий. Яаж ингээд бүтээлүүд нь эхэлсэн, яаж одоо юу гэдгийг эхэлж яаж эхлээд ингээд маш тийм одоо юу гэдгийг одоо ганцхан одоо юу гэдгийг тий одоо байгаа 2025 онд хийсэн бүтээл биш тий. Та бүхэн ч гэсэн анзаарсан бол бидний хувьд бол бас ингээд бүтээл сүүлийн 5 жил байх хэвээр мостой гэдэг зүйлээс асууг байгаа шүү дээ. Тэр бүтээл чинь таны хийсэн л бүтээл бол хэдэн онд хийсэн байж болно. Тийм болохоор тэн дээр бол цаг хугацаа тавиагүй байгаа. За тэгээд ерөөхдөө бол одоо яаж юм гэхээр artist subject гэхээр энэ хүний уран бүтээлийн сэдв концепцэн тий ямар одоо юу гэдгийг тий сэдв концепцтай ингэж нэгдэж гэдэг үднээс одоо ингэж цаашаа бол ингэж авах юм бол текстүүд бол ерөөхдөө бол за тэгээ бас энэ уран бүтээлчтэй холбоотой тий кино гэдэг юм уу ямар нэгэн одоо видео байдаг юм уу ямар нэгэн төрлийн аудио ямар нэгэн одоо мэдээллүүдийг энэ одоо датабазаас их боломжтой. За тэгээ яг хав бидний хувьд бол яг одоогийн байдлаар жижиг байдлаар эхэлж байгаа. За тэгээ цаашдаа бидний санхүүжилтд ингээ гайгүй байгаад ингээ цаашдаа ингээ өргөтгөөд явах юм бол баг өргөжөөд явах юм бол мэдээж хэрэгтэй видео болон бусад төрлийн одоо юу гэдгийг медиа тий датаг бол бидний бол мэдээж дата баасандаа үүсэх боломжтой. Тэр одоо зүйлийг бол би бол богино хэмжээгээр бол чадхаараа бол хийгээд явна гэж бодож байна. Тэгээ цаашдаа илүү одоо юу гэдгийг одоо илүү одоо талаацтай тийм видео аудио мэдээллүүдийг бол ерөөхдөө бол тавиад явна гэж бодож байгаа шүү. За тэгээд ингээд ерөөхдөө бол ингээд зөв ийшээ бид нэр орж үзье те энэ хүний те 80 насны ойнд нь зориулаад тэгээд 8 бүтээлийг нь ерөөхдөө бол ингээд энэ одоо жишээлбэл ингээд урлагийн судлаачийн нэвшлэгийн бичсэн текст явж байна те 8 бүтээлийг нь сонгоод тэгээд ингээд за энэ одоо жишээлбэл энэ хүний магадгүй хийх хамгийн их танигдсан бүтээлүүдийн нэг болов уу гэж би бодож байна. За тэгээд ингээд энэтэй холбоотой ингээд бас бичвэрний явж байна тийм. Тэгэхээр ингээд та бүхэн ах юм бол ингээд бүтээл яваад тэгээд ингээд дандаа бичвэр байгааг анзаарч байна уу тийм. Энэ бол ингээд өөрөх нь ингээд яг юуны стандарт байж байгаа. Одоогийн байдлаар бол яг Монгол уран бүтээлчдийн бүтээлүүд ингээд одоо юу гэдгийг байрлаж байгаа галерей ч юм уу одоо юу гэдгийг энэ вебсайтууд бас байгаа мэдээж яг. Гэхдээ тэн дээр бол бас үнэхээр бас яг нэвшлийн бичсэн нарийн бичвэрүүд бол байдаггүй учраас ерөөхдөө бол бас очир тогтолтолтой байгаамаа гэж миний хувьд бол бодож байна. За тэгээд ингээд бодсноос бас нэлээд удаан явчлаа. Гэхдээ бол яг илүү нөгөө цогц мэдээллийг өгөхийн тулд ингээд явчлаа шүү. Тэгэхээр та бүхэнд маш их баярлалаа. За тэгээд одоо энэ лайваас гадна нөгөө бүх бусад одоо тань бүхэнд одоо хэрэгтэй бүх мэдээллийг зохицуулаад байршуулсан байгаа. За тэгээд ингээд та бүхэн яг сашиндээ сайхан шинэлээрээ тэгээд би аль болох одоо бас мэдээллийг бас ингээд ойртуулах га танилцуулаад ингээд явна. За тэгээд цагаансаар дуусангууд илүү идэвхжээд явнаа. За баярлалаа. Баяртай.